За өнөөдрийн хичээл найруулгын зэрэг гэсэн хичээл байна. Хичээлийн маань зорилго найруулгын зэргээр зохиолчийн өгүүлэгдэж буй юмд хандах хандлагыг хадгалнаа. За найруулгын зэрэг гэдэг бол үг хэллэг, өгүүлбэрийг хэрэглэх орчин, харьцаж талуудын харьцаа. За мөн зорилгоос хамаарна үсийн санд илэрч буй сэтгэл хөдлөл, өн гаяс хүндэтгэлийн ялгааг бол хэлдэг. За монгол хэлний үгийн санд найруулгын зэргээр нь дараах байдлаар ангилна. За дээд буюу хүндэтгэлийн үг, дунд буюу юрийн, доод буюу доромж найруулгын зэрэг гэж 3 ангилнаа. За бичих зохиолын хэлний дээд хэм хэмжээнд тохирох хуучир сүг, шинэ үг, яруу найргийн үг зэрэг эрхэмсэг танс үг ашигласан найруулгыг бол дээд найруулга гэж нэрлэнэ. За өдөр тутмын яриа болон бичигт хэрэглэх үгсийг бол дунд одоо найруулга гэж нэрлэнэ. За этгээд бүдүүлэг үг хэрэглэсэн найруулгыг бол доод найруулга буюу доромж найруулга гэж ангилж үзэгнэ. За тэгвэл уран зохиолын найруулгын зэргийг ашиглан зүгээр нэг үг сонголт биш тийм ээ, харин дүрийг амьдруулах, дүрийн зан чанарыг тодруулах гол хэлбэр болгодог. За зохиолч өөрөөр дүрийнхээ боловсрал, зан наран шин, нийгмийн гарал үүсэл, тухайн үеийн сэтгэл хөдлөлийг уншигчдад мэдрүүлэхийн тулд найруулгын зэргийг бол өргөн ашигладаг. За жишээлбэл төвийг тагсан болно, одоо өөрөөр сагсан болно, дээд найруулга ашиглаж өөрийгөө чухалхан гэж харуулж байгаа байдлыг тунгалаг тарим арманаас авсан жишээнээс харж болно. За эрдэмийн төрийн хэрэг зүтгэж яваа хүн чинь бие хичээж амгалан байх нь чухал шүү гэж. За амар тайван тийм ээ. За гэх үгсийг бол энэ амгалан гэдэг үгээр бас нэрлэж, за энэ үгсийг ашиглаж байгаа нь бол энэ дээд найруулгыг одоо ямар хүн бэ тийм ээ. Эрдэм гэдэг чи одоо ямар хүн бэ гэдгийг бас энд харуулж байна. Тэгэхээр өөрөөр хэлбэл уран зохиолын найруулгад бол үг хэллэгийг одоо ямар үг хэллэг сонгож ашиглахаас хамгаалаад найруулгын төрлийг нь бол за зэргийг нь бол тодорхойлох боломжтой гэж байна. За жишээлбэл мөн нохон гүлэгнүүд та нарын хоншоор дутна шүү. Аливаа наадгүй хаваад ир гэж за тунгалаг тамир арманд гардаг. За тэгвэл энэ бол доод найруулгыг бол ашиглаж өөрөөр хэлбэл дүрийн одоо зоригтой, ширүүн, за мөн омголон цаан бол цаадыг бол илтгэж байна гэж байна. За мөн жишээлбэл хойд тамирын гол хөвөөгөө халин мэлтэзэж эртний довогт орхон түшээгүй нэг зорино. Их шиг дуулан урсмоо гэж. За энэ дээр зорино гэдэг үгэнд орол их шиг дугаа дуулан урсмоо гэсэн хоёр үг гэлгийг бол оргилол хүншүүлийн маягийг ашигласан. Оргилол амь урсан тэр голыг түүхэн гэрч гэж одоо хүндэтгэн үзэж буй зохиогчийн үнэлэмж хандлага бол энд харагдаж байна. За тэр баян ноён гэдэг нь гахаа шиг тарган, гүзэн үнсэн, нүдэн ангаар, хоол ундыг гударч, архит дарсыг сөвнөж гэж одоо гологдсон хүүхэн гэсэн одоо өгүүлбэр дээр гардаг. За энд бол гахаа шиг, гүзээ гэсэн одоо үгсээр бол өөрөлд гүзээ гэдэг бол тийм ээ. За малын одоо дотор хэрэгтний нэрээр нэрлэж байгаа. Доромж утга байна гэж харж болно. За гударч гэдэг үгэнд бол идэх гэхийн оронд одоо хувдагдаж тийм ээ. Эцгийг одоо чигсэн юм одоо юм байсан тийм. За эндээс харах юм зохиогчийн дээрх үг сонголтыг одоо шинжлэх юм бол хаан дүрийг одоо жигшиж байгаа түүний хүн гэхээс илүү адгуу самтантай зөөрлөн уншигчдад тэр хүний дотоод мөн чанар ямар ойлгохгүй вэ гэдгийг мэдрүүлэх зоржээ гэж болох нь. За Аянчгой монгол хэл гэсэн шүлгийг та бүхэн мэдж байгаа. За чихний чим болсон аялгау сайхан монгол хэл чин зоригт дээдсийн минь өв их эрдэнэ. Сонсох бүр яруу баялагийг гайхан баясаж сод их бэлэг төвийн үгэн бишрэмгтмөө. За энэ одоо шүлэгт бол бас ингэж өнгөөр тэмдэглэж өгсөн тийм ээ. За эдгээр үгсүүдийг харах юм бол дээд найруулгын зэргийг бол бүтээж өөрөлд уншигчийн сэтгэлийг хөдөлгөж огшоож за их хэлээр бахархах сэтгэл төрүүлж чадчих. За үүнд бол найруулгын зэргийг одоо хүч оршноо гэж байна. За уран зохиолын найруулга гэдэг бол зөвхөн юу бичсэнд биш, ямар үгээр ямар мэдрэмжээр бичсэн л оршдог. За ийм учраас найруулгын зэргийг зөв ашигласнаар зохиогч уншигчийн сэтгэлийн өөрийн одоо хүссэн зөвхт заалж хандлагаа одоо бүрэн илэрхийлж дараа за бусад найруулгын төрлүүдээс онцлог ялгаатай юм аа.